Хамар чимээ аав хоёрыг суулгах чиглэлээрээ дараагийн хагас өдөр хэвлэлээ энэ дээр тул ажиллана. За шинэ хичээл рүүгээ оръё. За жа я ча ца гээгүүлэгч нар. За эхний за жа яан энэ болохоор шилбэт гээгүүлэгч нар. Тийм учраас өнгө нь ижил байна. Бүгдээрээ толгой гаргаад шилбээр эхэлсэн. Шилб нуруу. Тэгэхээр заажа хоёрыг дундуур нь зураас тавьсны учир нь энэ хоёр адилхан бичигдэж байна, тийм ээ? Адилхан бичигдэнэ. За яа болохоор урагшаага итгэртэй. Үгийн ихэнд ийм итгэртэй гарна. За цаа ча хоёр сэлгэж хэрэглэгдэн бас адилхан бичвэртэй. Ча цаа хоёр яг адилхан. Үүнийг сэрэ гэж байгаа юм. Тийм хорц өнцгтэй сэрэ. За жа хоёр маань толгой гаргаад урагшаага шилб гаргаад тэгээ нуруу татна. Толгой шилб нуруу үгийн ихэнд үгийн дунд нуруу тэгээд налуу зураас. За энэ нөгөө сэрэний хэлбэр гэхдээ хурц өнцгтэй биш ийм налуутай ийм сэрэ байна тийм ээ. За үгийн адагт энэ заажа үсэг маань дэвсгэрж орохгүй. Ардаа гээгүүлэгч авахгүй эсвэл энэ жаагаар үг дуусахгүй гэсэн үг. Заавал их шиг жиргэлнэ. Тэгээд за зэ жа жэгийн амилсан хэлбэрүүд нь жа зэ жа жэ. За энэ үгийн адагт болохоор нөгөө налуу зураас нуруу налуу зураас сүүл а этэй аль нэг нь. За жи жа жо зо зо. Зо зу жо жо адилхан. За бичсэн бол дараагийнх руу орлоо. За яа гээгүүлэгч толгоо гаргаад урагшаага шилб итгэртэй шилб үгийн ихэнд үгийн дунд нуруу шилб итгэртэй тэгээ буцаа нуруу татна. Үгийн адагт бас дэвсгэрлэхгүй. За яа ягийн энэ болохоор гээгүүлэгчд тооцогддог тийм ээ. Яа гээгүүлэгч. За яан ардаа аата байх юм бол яа үсэг болно. Яан ардаа этэй байх юм бол и үсэг болно. Ардаа и байх юм бол и. Яан ардаа оотой байх юм бол ёо үсэг. Яан ардаа уутай байх юм бол юу. Үүтэй байх юм бол юу гэсэн ийм үсгүүдийг яа гээгүүлэгчээр тэмдэглэдэг байна. За жишээ өгүүдээ бичээрэй. За жа яагийн жишээ өг. Дуусна. Дуссаа. За одоо ча цаа гээгүүлэгч. За энэний гол онцлог нь нөгөө хурц өнцгтэй сэрэ байгаа. Нуруу татаад сэрэ. Нуруу татаад сэрэ үгийн ихэнд үгийн дунд. За цаа ча үсэг нь мөн адил үл дэвсгэрлэн дэвсгэрлэхгүй гэсэн үг. Үгийн дунд үгийн адагт ардаа их шиггүйгээр орохгүй гэсэн үг. За тэгээд цаа ча чэ цэгийн ихшгээр амилсан хэлбэрүүд нь сүүл аэтэй үгийн адагт чи ци ча чо ца цо цо цу чо чу.
За жишээ үгсээ биччих. Цагаан гэж биччихсэн. Цагаан, чагаан, цаг, цэцэг, цаана, чихи, чимээгэ, очи. Цэцэг гэдгийн им үгийн гээ, үгийн адагт орсон им үгийн гээгийн өмнөх шилбэ нь богино шилбэ байгаа. Шүднээс үл ялэг урт богино шилбэ. Им үгийн гээг эгшлэг гэдэг урагшаага тэгээд татаж гаргасан. Чимээгэ гэдэг үгэнд орсон үгийн адагт орсон үсгийг урагшлаг буюу цаслаг гэж бас нэрлэнэ. Яг гэвэл энэ нуруугаараа холбогдсон үсэг байна. Орхиц нь нуруугаараа холбогдсон учраас цацлаг. Үгийн адагт орсон үсэг чих оч гэдэг дээр хоёр өөр хэлбэрээр бичигдсэн байгааг анзаараарай. Тэгээ чих гэдэг нь үсгийн шилбэ тэгээд нуруу орж ирээд богино одоо сүүл мэт төгссөн байна. За тэгвэл оч гэдэг дээр ч үсгийн араас шууд нумарч дууссан байгааг анзаараарай. Цанын үгийн адагт орсон наа гэгүүлэгч ард нь орхиц байна. Тэр цэг тусал тэмдэглэгээ хаана тавигдсан байгааг анзаараарай. Энэ хоёр үсгийнхаа голд нь урдхан талд голд нь тавигдсан байгааг анзаараарай. Тэгээд энэ цацлаг буюу энэ орхиц доороо ингэ дугуурч гарч ирсэн байгаа. Яг нурууныхаа тэндээс эхэлж богинохон шүд татаад урагш нь налуу зураас тэгээд итгэр гаргаж өгнө. За ингээд ийхүү өнөөдөр бид нар Монгол бичгийн цагаан толгойг бүгдийг нь үзэж дууслаа. Бид нар юу үзээгүй үлдсэн бэ гэвэл гадаад үгэнд орох галиг үсгүүдийг үзээгүй байгаа. В үсгийг алгасан, В үсгийг галиг үсгэн дээрээ үзнэ. Гэхдээ энэ хүртэл бид нар Монгол бичгийн үндсэн цагаан толгойг үзсэн учраас одоо бид Монгол бичгээрээ унших, бичихэд маш төхөмтэй болсон. Гадаад галгийг эхлээд Монгол бичгээ нүдэлж үзэж уншиж дуусны дараа дараагийн 7 хоногоос тэрний дараагийн 7 хоногоос гадаад галыг үзнэ. За тэр болтол хэдүүлээ Монгол бичгийнхаа цагаан толгойтой холбоотой шүлэг, зүрх үгс гэх мэт өгүүдийг бичиж уншиж одоо дадлгаж байна. Өнөөдрийн нэг дүрм нь үг хоршихын тэн ялгал байгаа. За үг хоршихын тэн ялгал маань хүнд юунд гэсэн асуултанд хариулагдах ДТ одоо орчин цагийн ДТ тэрэнд энэнд гэсэн үүнийг дур, дуу, дүр, дүү гэж эрэм үгээр нь болон хатуу зөөлөн дэвсгэрт ордог хэлбэрээр нь ялгаж бичдэг. За эхнийх нь болохоор зөөлөн дэвсгэр буюу манлан ма, на, ла, ин эсвэл эгшиг үсгээр төгссөн үгийн араас дур, дуу, дүр, дүү холбоно. Харин хатуу дэвсгэрээр төгссөн үгийн араас т гэсэн энэ холбоосыг залгана. Тур, туу, түр, түү. За тэгээд 3 дугаар хэлбэр нь уламжлалт ном сударт хэрэглэгддэг, бичгийн хэлэнд голдуу харагддаг орхиц үсгээр бас ДТ, үг хоршихын ДТ-г тэмдэглэдэг. Жишээлбэл танаа, эрхэм танаа гэхэд одоо танд гэхээсээ илүү танаа гэж бичээд энэ орхиц аатай бичдэг байна. За газарт гэхэд газраа гэж бичдэг байна. Их газарт юм уу эсвэл их газраа адилхан утгатай. За энэ өдөрт буюу энэ өдөрөө дүүрэ гэж бичдэг байна. За энэ бол өвөр мүц уламжлалт хэлбэрээр бичигддэг хэв орчин цагт бол их хвчлэн бид нар дуу, туу эсвэл дур, тур гэж одоо эрэм үгээр нь ялгаж энэ нөхцлүүдийг дагуулдаг байна. За тэгээд нэгэн үлгэрийн эхний хэсгийг оруулсан байгаа. Энийг бүгдээрээ уншъя. Энэ дармлаас уншиж чадаж байна уу? Өслөө уншиж болж байна. За.
За баяраа тэгвэл төрүүлээд эхлээд унших уу. Нэгдүгээр Хон томруулаад яч болох. за тэгээ өшөө томруулчихъя би. За харагдчихна одоо. За одоо харагдчихна. За нэгдүгээр мөр. Алтан загасны үлгэр эсгэн. Аха. Загасун оо гэдэг үеж юмшаараа. Жига сон оо ли гэр Эчээ. Аха. За энэ эчээ гэдэг нь бас бие ялгалын нөхцөл. Аача эчээ гэж уншина. Тухайн үг нь өмнөх үг нь эм үг байх юм бол эчээ, эр үг байх юм бол аача гэж уншдаг. Энийг дараа үзнэ. За одоо Тэнгис энэ 2 дугаар мөрийг унш та. За. Эрт урд цагт. Энийг ингэж уншаа. Өөрий дүү гэдэг ингээд үйлээд унш та. Өөрий дүү. Цаг. Цаг туу. Цаг туу. Жига су чин. Загасчин. Бу ген. Ба жи бай жи. За энэ Ж үсгийг одоо дармал дээр ингэж дугууруулж гаргаж байгаа одоо нөгөө налуу зураас байгаа шүү дээ. Налуу зураасыг ингэж гаргадаг байна. Хэрвээ энэ хурц өнцгтэй сэрээ байсан бол энэ нэг дугууруулсан хэсэг байхгүй байсан. Артлынх нь тий. Артлынх нь үгэн дээр. За сайн байна. За энийг байгалийн хч юм шүү дээ. 2 3 дугаар мөрийг эбуген нэгэ эдүр далай хөөбеген дүү хөвөнд гэсэн үг. Очижу. За зү тэ. За энэ дээр одоо энэ Ж хоёрын ялгааг хараарай. Ч үсгийн сэрээ хурц өнцгтэй байгааз. Гэтэл Ж үсэг маань энэ дугуурсан хэлбэртэй. Энэ бол нөгөө налуу зураас орж ирж байна. За одоо оргоо дараагийн мөрийг уншаарай. Доор гэх юм уу те? Доор. За доор гэвэл нөгөө орхид цаатай байна. Энэ болохоор тор. Тийм ээ тий. Өрмөц ütсэн байна тийм ээ. Урт хос баатай бичээд богноор дуудсан байна. Би бол торхид тогуураа гэж бичих юм байна. За. Я уsun до таби ба. За зүйтэй 50. Тараа усан 50 ба дүүг. Яг зөв. За унш. Анхан ни. Анхан нөө удага. Тэгээд замаг. Ба. Гарахны удаа замаг гарав. За зүйтэй. За баяраад өргөжлүүлээд уншаарай. Анхон нэг үзэхүү до бэсу өвс анх нэг үзэхэд өвс
Арчээ. За ахиад ахигаад ахигаад энэ үгийн хээ Хээ тийм на шилбэр мэдгдсэн. энэ хоёр гээгүүлэгч нэг дор орсон байгаа зүг сонирхолтой. Ахиад нэг үзэхэд тийм Ахаад нэг үзэхэд энэ болохоор ингэж уншаараа анги нөө энэ ихэнхлийн анги ангихаад одоо энэ арай өрмөц сонсогдож байгаа зү ахаад гэдгийн хэлбэр ахаад нэг үзэхэд нэг тэмдэглээд авчаараа. За одоо адаг сүлдний эдгийг тэнгис явнаа. За адаг сүлдэн гэж юм тийм. Үйлээрээ. Сегүүл дүү энэ аалтан жигасу ба энэ ямар гэраа гэвлэгч Бари ба за нийлүүлээд баригдв. За зүйтэй. Энэ сегүүл дүү сүүлд гэдгийг сегүүл гэж утсан байна. Сүүлд шууд энэ гэдээ уншихгүй ни гэж уншаа. Та нар унших гэдэг айгу яарад шууд унших гэдэг. Үйлч эхлээд унших хэрэгтэй. Тэгэх юм бол бусдынх нь ч гэсэн нүд нэгдэж энэ дагаж уншина. Алт гэдгийг алтан гэж уншлаа. Энэ бол алт гэдэг үг байна. Яг алтан гэсэн бол энэ шүд тэгээд доор нь сүултээ байх хэрэгтэй тийм ээ. Загас гэдэг жагаас үүсчихсэн. За ингээд үнийгээ сайхан уулаад бичээрэй. За одоо бидний үдсэн үгнүүдээс олон үг орсон байна. Алтан гэдэг үг орсон байна. Цаг гэдэг үг орсон байна. Өвгөн гэдэг үг орсон байна. За өдөр гэдэг үг орсон байна. Гэх мэтчлэн. За энэ дээр одоо энэ тэн ялгалын нөхцөл яаж холбогдсон бэ гэхээр өг хоршихын тэн ялгал энэ г ямар дэвсгэр нөлөө энэ цаг гэдэгт орсон хатуу дэвсгэр. Багар сад тий. За хатуу дэвсгэрийн араас ямар дагавар залгана гэсэн бэлээ тэдэгийн Тэ хатуу тий. За зүйтэй. За тэгвэл энэ хөвөөнд гэдэг дээр энэ үгийн адагт орсон энэ үсгийн орхиц байна. Энэ ямар дэвсгэр вэ? Зөөлөн дэвсгэр. За тэгээд ямар дагавар залгагдсан байна? Зөөлөн дээ. Зөв үү? Бус нь зөв үү? Баяраад оргоо тэнгис ойлгож байна уу? Санал нэг байна уу? Тоо юм шиг үү? Юу тэнгис үү? За энийг маш сайн ойлгох хэрэгтэй. За энэ үсэг маань үгийн адагт орсон энэ. Тэгэхээр энэ үсэг чи ямар дэвсгэр вүлээ? Зөөлөн дэвсгэр. За зөөлөн дэвсгэрийн араас ямар PD-гийн нөхцөл нь залгагдах вүлээ? Зөөлөн дээ. Яг тэгэл тогтоочих. За хатуу дэвсгэрийн араас хатуу те, зөөлөн дэвсгэрийн араас зөөлөн дээ залгана гэж бодчих ойлгочих. За тэгээрэй. За усан гэдэг нь одоо тэнгис надад тайлбарж өгнө яг миний хэлснээр. За. Усан гэдэг дээр
Түрүүнийхтэй адилхан биш те. Зөөлөн дэвсгэр тэгээд зөөлөндөө залгасан. За зүйтэй. Яагаад энийг асууж байгаа гэхээр дараагийн хичээлийн сорил дээр хөгжилтэй тоглоом дээр би одоо энийг ингээд иймэрхүү үг бичээ та нараас тайлбарлуулна. Ямар дэвсгэрээр төгссөн үг байна, тэрний араас ямар одоо нөхцөл нь ямар нэгэн нөхцөл холбогдсон байна гэдгийг яг тайлбарлуулна шүү. За яа. Тэгэхээр та нар энэ усан гэдэгт наа гэвлэгч зөөлөн дэвсгэрээр төгссөн байна. Энийн араас тэдэгийн зөөлөн дэ үсгээр ихэлсэн дуу гэдэг дагаврыг залгана гэж хэлнэ. За энэ үзэх гэдэг дээр оргоо үзэх гэдэг дээр Зөөлөн дэвсгэр. Яагаад тэрвүлээ? Зөөлөн хүү гэдэг чинь наадхаж сайн үзмэ. Би зөөлөн дэвсгэр гэж таачлаа шүү дээ. За зүйтэй. За зөөлөн дэвсгэрт юу ордгоо гэхээр намлангаас гадна их шиг үсгүүд орж байгаа. Тэ? Их шиг үсгүүд. Тэгэхээр энэ хүү гэдэг үг ихшгээр төгссөн байгаа учраас ард нь зөөлөн дэвсгэр. Хүүгээрсэн байна тийм үү те? За. За зүйтэй. За энэ сүүл гэдгийг хамгийн сүүлийнх нь байгалагч тайлбарлаарай. За юу их шиг нөө зөөлөн дэвсгэрээр төгссөн болохоор зөөлөндөө дүү гэж уншигна. За зүйтэй. Маш сайн. За бүгд сайн. Ялгуудаа ингэж ойлгоод авчвал та нар одоо холбохдоо алдахгүй болно. За гэрийн даалгаварт гэрийн даалгавраа өгчөө дараа нь хэдүүлээ бичиг дасгал хийнэ. За саяны жа я чаца үсгүүдээ бүгдийн нэг мөрөгчээд тэгээд үдсэн жишээ өгнүүдээ нэг мөр жагсааж бичээрэй. Тэгээд энэ үг хоршихын тхийн алгалаар холбоо үг бүтээгээрэй. Тэгээ намар шүлгийнхаа үргэлжлэлийг одоо өгнө. Тэрийг үргэлжлүүлэн хуулж бичнэ. Тэгээд монгол хэл шүлгийн 1-р дөрвөн бадагтыг өгсөн байгаа. Тэрийг та нар хуулж бичгэнгээ бас галиглан буулгана. За намар шүлэг. За баяраа эхлээд уншаарай 1-р мөрнө. За. Үйл шууд шүү. Үйлэн бүгдийн үйлэн шүү. Са и я ха ин. Сайхан хэ гуй огторгүй. Зүйтэй. Ин сайхан огторгүй. Дуу им та дунд ни мэ гин нэмгэн гэж. За сайхан огторгонд нэмгэн тэгээд цагаан гүлээ үл гүхүү нүүх дуу сайхан огторгойн дунд нэмгэн цагаан үл нүүхэд. За зүйтэй. Маш сайн. Тэгээд энэ нүүхэд гэхээр энэ нүүх гэдэг маань им үг байна тийм ээ. Тэгэхээр нөгөө дуу дүү тийм тэгэхээр дүү байна тийм ээ. Тэгэхээр өмнөх үг нь им үг байх юм бол үүгээр дүү гэж уншаад эрг байх юм бол дуу гэж уншина. Тэгэхээр эр имээ бас харгалзаж санаараа. За 2-р мөрийг нь байгалийн хичээн уншъя. За идэр үйлэн за идэр за идэр залаагүйс идэр залуус алус алс газар
сургаагуул сургаагуул эл и сургаагуул Аха. сургууль Мгм. соёл соёл Аха. доо одууна За. эдгээр залуус алс газар сургуульд Сургууль соёлд соёлд сурна. одно. Одно. Зүйтэй. За, дараагийнх нь оргин уншаарай. Тоо ин га ла гэ тоглог Зүйтэй. мүү рэ ин мөрөн Зүйтэй. зо зовлон Зөөгөө лээ. зөгөөлөн тийм ээ зөгөөлөн зөөлөн Аха. зөгөөлөн ер Аха. топ Топ. топ гэж болов топ Аха. топ гэж одоо юу гэсэн юм бол Дов дуугаа гэх гэж юм тийм ээ. топ даагүй үгүй Аха. Үгүй. үгүй Аха. өөрөө эс хоо урсах доо За нийлүүлээд нэг уншчих та. нөгөө ер үг болохоор Зүйтэй. доо Аха. За энэ санийхаа мөрийг нэг орчин цагийн хэллэгээрээ дуудаад уншчих та. тоглох мөрөн зөглөн Зөөлөн. зөөл энийг буруутгах юм зөөлнөөр дараагт нь өгч өгөөлээ дов гэсэн тий дуугаа гэж шал сайн болоод Дуугүй. тий дуугүй Аха. Урсахад. За одоо хамгийн сүүлийн тэнгис мэндэ уншаарай. Тэ Мгм. та Ийм үг ингээ орсон байна те. тэ гүн уу Аха. Тэгүүн. За түүний гэсэн үг те. да Мгм. та Тоо. датур Тэгэхээр юу болох вэ? Түүний. дотор саран За. Мгм. миши Я. Одоо энэ үсэг ми ши гэдэг ингээд явж байгаа учраас ард нь үсэг зарлахгүй шүү дээ тий. Шижүү. Аха. За энийг унштай энэ их гоё үг байгаа. Янаг гэдгийг янаг гэж утсан байна. гэж юм тий. Янаг он. Аха. За нэг. Үлигэр. Шибэнэ. За нийлүүлээд одоо бүгдийн эхнээс нь унштай. Сая түүний дотор саран
Мичиг. Мо ми Мгм. Мишэж. мишэх гэж юм. Мишэж. Мишээж түүний дотор саран мишээж Аха. янгийн Аха. үлгэр үлгэр шимнэн. За зүйтэй. Одоо энийг та нар сайхан хуулж бичихтэй. Үйлээд нөө бичиж байхдаа үйлж бичих юм бол яг хаана ямар үсэг орж байгаагаа сайн анзаарах нь тийм ээ. Тэгээд энэ бидний үздсэн бүх үсгнүүд нөгөө монгол бичгийн бүх галигнууд энд орсон байгаа. Цагаан толгойн бүх үсгнүүд маань энд орсон байгаа шүү. Өнөөдрийн үздсэн цаа, чаа, жа, за болон яа үсгээр бас үг бүтэж орсон байгаа. Тэгэхээр тэрийг анзаараарай. За ингээд энэ болохоор намар шүлгийн үргэлжлэл та бүхэн нэг шүлэгтэй болж авлаа. Одоо дараагийнх нь монгол бичиг шүлгээ бас хуулан бичнэ. Энийг хуулан бичихтэй та нар галигч хажууд нь бас бичиж ирээрэй. Хамтдаа унших уу? Уншия. За. За нэгдүгээр мөрийг баяраа явъя. За хамгийн эхлээ гарчгийг нь явчих. Гарчгаасаа эхлээд Мо Сото ихэнхлэг гэдгээр явуулсан. ихэнх Мо мон их го ил Монгол хэлээ. зүйтэй. За нэгдүгээр мөр. За би тамруулах энэ арай л мохоо бүрцэж. Болж гэнэ үү? Харж гэнэ үү? Харж байна. За. Чи хи ин чих о чи мэ гэ чи чимэг бо ло гэ са ин болгосон я за го Зүйтэй. 사, 이, 야, 하, 응, 뭐, 응, 거, 일, Мон гол. 몽골, Аха. 개, 네. Хээлээ зүйтэй. За маш сайн. За дараагийнх нь мөрийг бас уншчих та. 치, 인, 게, 칭, 칭, 리, 게, 더, 칭, 저리cht, у, 게, 칭, 저리cht, 우, 데, 게, 도, ис, Дүү. Тэгээд ду, ис, 데, 게, ду, ис, мин, Энэ эм үг байгааг анзаараарай. Дэгээдэс тий? дэгээдэс, мин, о, б, о, ямар гэвлэгч байна? Я. нааш тэгэхээр одоо Я. яахэ Яхэ. Энэ одоо ард нь үсэгтэй эм үгийн хэ байгаа учраас яхэ. яхэ Тэгээд их гэж юм шин тий? оо их эрдэний эрдэнэ За. оо их За нэгдүгээр мөр 20 дугаар мөрөө нэг мөсөн нэг дор уншчих та. чихнүү чимэг болсон аялгау сайхан монгол хэл чин зоригт өвөг дээдсийн өв их
Эрдэнэ. За маш сайн. За болгосон гэдэг нь гасан гэсэн энэ үйл үгийн өнгөрсөн цагийн сан сангийн дөрвөн зэрэг. Тийм учраас болгосон гэж уншина. Тэгээд энэ гасан гэдгийг тогтоогоод аваараа. Энэ дандаа өнгөрсөн цагийн хэлбэр дээр эр үгэнд гасан, им үгэнд гисэн гэдэг им үгийн гээгээр эхлүүлээд гисэн гэж уншина. Болгосон. Энийг уншихдаа болсон гэж уншина. Болсон. Чихний чимэг болсон. Тэ? За одоо байгалагч дараагийнх нь. За. Сонсхоо. Байгалагч ингээрэй. Соносхоо. За. Сонсхоо. Энэ юу чинь? Бүү. Ир үсэг байна. Бүү. Ир үсэг юм уу? Тэгээ ир үсэг. Бүрий. Бүрий. За. Хөдлөөд харахгүй шүү. За. Баана явж чинь миний юу чинь. За энэ явж байна. Энэ маас харж байна. Өшөө томруулах уу? За. Яа би өөрөө томруулчих. За. За. Ой чи бүр давхарлаад сонио харагдав. Ирааку яруу гэсэн үг нь. Ирааку ба я ли га иг мөн үү? Баялаг. Баялаг иг. Хайгаа. Нөө урд нь хоёр цэг байна. Юм шиг. Гайхан. Зөв тий. Гайхан. Гайхан. Баяс. Чо. Баяс чо. За дараагийнх нь. За. Содо. Ихэ. Бил энэ ий өсгөө те бэлэгдүү бэлэг соёл их бэлэгдүү түүх унших гэж түмэн түмэн юугаа ийм үгингээ байгаа учраас юугийн биширэн зөвтэй. Биширэн магтамо гэнэ. Би. За одоо нийлүүлээд унштай. За сонсох бүр яруу сонсох бүр яруу баялаг гиг энэ ард нь яруу баялагийг гайхан биширч баясч баясч нэгдүгээр ангийн үгчиг юм болчихсон шүү дээ. Сод их бэлэгт түмэн их юугэн түмэн юугээ биширэн магтмоо би гинэ. За зүйтэй маш сайн сайхан уншлаа. За орго дараагийн хоёр мөрийг явуулшаа. Улс Монгол хит заяаг
Уйтгарлан Аха. Уй уйт хар лам. уйтгарлан Аха. бодох Аха. урам Урма. урма Аха. зэрэг Аха. гэхүүсээ min Аха. миний зэрэг зэрэгсэн Сэргүүгэгсэн. Сэргээсэн. За одоо нийлүүлээд эхнээс нь урдын бэрх цаг тоо булас Монголын хэд заяаг аха. тэгээд бошидэж нэг үлдээ уйтгарлан бодох урам зоригийг минь сэргээсэн. Аха. За утга нь болохоор хүн цаг үед одоо уйтгарлан бодож явах үед нь урам зоригийн сэргээсэн байна тийм ээ. За одоо тэнгис сүлийн хоёр мөрийг уншина. Окей де лин Аха. Өөдлөн. Дэгэ дэг шив дэгши Жи. Тэгжих. тэгүс дэгших дэвших гэж юм те Дэгжих. Дэгжихүү. дэгших ин Аха. За энэ бид нар нөгөө төгс төгөлдөр гэж бичсэн тий. Тэгүс. тэгүс хо Аха. Би. Тэ. Нийлээд юу болох вэ? Хувьтайд. Аха, хувьтайд. Хувьтайд нь. Яг зөв хувьтайд ууны тий. Гэ ху ле Аха зөв тий. Үгсэн. За энэ тэ гэдэг энэ тэгийн дараа үсэг байгаа шүү. Шүд байгаа анзаараарай. Тэгээд тэ гэ гүл лүксэн. За энэ нөгөө сансангийн им үгийн гисэн гэдэг нь явж байна. Гисэн. Гэ үсэг тэгээд ис үсэг, үсэг, эн үсэг гисэн. Итгүүлсэн гэдгийн итгээгүүл лүксэн. За одоо сүүлийнх нь мөр. Аха. Ни ин. Аха. Ма. Аха. То хо ин. За нийлээд юу болох вэ? Өрнөн мандахын. За дараах нь иш тэ ши за энэ дэвсгэр энэ үсэг байна. Ши ин шинж. Зөвтэй.
шинж бу Аха. бу ди ду Дүү. ду сан сэн Сэн. Бүрий дүгсэн. бүрдсэн Зүйтэй. За одоо сүүлийнх нь. и Э. б гүн Дахиад хэлдэг. ибуген Эбүгэд. ибугэ Эбүгэд. Эбүгэд. ибугэд ми но Миний. Минь. ми хэл Бүгдийн минь хэл тий. За минь одоо сүүлийн хоёр мөрөө дахиад эхнээс нь За. орчин цагийн хэллээрээ шууд уншихыг бодоорой. Тэ. Өөдлөн дэвшхэн Дэгжих. дэгжхэн төс хувьтайд нь Аха. итгүүлсэн гэсэн. Аха. Өрнөн Аха. мад хэлээ мадрахын Мандахын. Аха. мандахын шинж бүрдсэн Аха. өвгөн Өвгөд. өвгөд Энэ өвгөдийн минь хэл гэх байх ёстой. Энэ дээр нэг ийн гэдэг үг орхигдсон. Дагвар орхигдсон байна. Өвгөдийн минь. минь хэл. За зүйтэй. За сүүлийн тэмээний ачаа хүнд их чаргал орж ирсэн. Их чаргал энийг эхнээс нь бүгдийг нь уншнаа. Чихино чимэг болгосон зүйтэй. аялахгүй сайхан монгол хэлээ зүйтэй. чин зоригтой үгэ дэгдсэн миний Минь. өв их эрдэн За. Зүйтэй. санасаху За үгийн 2 дугаар үеинд орсон энэ гидсийг дандаа уугаар уншина. Хэрвээ энэ эхнийх нь о байвал дараагийнх нь уу, эхнийх нь өө байвал дараагийнх нь үү шүү. За сонуусхуу. санасаху бу Саа биш. Сонуусхуу. Эсхэ шууд. санасаху Аа. бүри яруу гэж юм яруу Яг зөв. баялаг ийг Аха. гайхан Зүйтэй. баясчо Аха. Баясч. За. садо ихе бэлэгто Ту. Ийм үг байна те. бэлэгту Аха. ту мен ю ген Аха. биширен мак тамо би Зүйтэй. Маш сайн.
За дараагийнх нь Өөрийдөө ийн бэрхээ цагтуу үнэтэй. улс Монгол уун хэд Хэтүү. хэтүү Аха. заяагаыг Үнэтэй. үйт Аха. Хар. үйт харлан Аха. бодохоо Үнэтэй. урмаа зориг Мгм. сэргүүгсэн Мгм. Өгөөдөө. өгөөдөлн Аха. өгөөдөлн Аха. дэгжихүүийн Үнэтэй. тэгүс Аха. хубитайд н Аха. итгэгүүлэгсэн Зүтэй. Маш зөв. Итэгэ гүлгсэн. Итгэгүүлсэн. За. өрнийн Аха. мандохын Мгм. шинжи Зүтэй. Үрийдүгсэн. өвгөт минь хэл Эбүүгээд. өвгөтийн минь хэл Аха. За зүтэй. Яг зөв. Энд өвгөдийн гэдэг нэг ийн гэдэг үг мартагдсан байна. Энэ дээр бас нэг уйтгарлан бодоход урам зоригийг минь бодоход гэдэг нь энэ бодхоо дуу гэж байх хэвээр. Дууг орхигдсан байх шиг байна. Энэ дээр болохоор өвгөдийн гэдгийн ийн орхигдсан байх шиг байна. За та нар энийг бичихдээ оруулаад бичихийг бодоорой. За ингээд энийг сайхан хуулж чинь хажууд нь энэ хоосон одоо зай үлдээдэг нь энэ дээр та нар балгиж бичиж ирэх ёстой. За саяны бичснийгээ балиглаад дараа нь өөрсдийнхоороо сайхан буулгаад кириллээр буулгаад ирээрэй. За ингээд эхний 4 мөр. За 4 биш бүр 2 4 6 8 мөр байна тийм ээ. Дараагийн удаа үргэлжлүүлээ бичин. Тэгээд хичээл дуусахад бид нар энийг бүгдийн сайхан бараг цээжээрээ бичиж чаддаг болох хэмжээнд хүрнэ шүү. За өнөөдөр хичээлээс асуух юм байна уу? Асуух юм байна. Энэ нэг одоо энэ дээр багш одоо над цаг гэсэн үг гарч байгаа шүү дээ. Аха. Цагтуу гэдэг. За. Тэр цагтуу гэдэг маань болохоор нэг ген урдаа цэггүй байгаа. Цэггүй зүтэй. Тэгсэн чинь нөгөө автан загсны үлгүүдээр би буруу батсан уу? Цагтуу эс төрдийн цаг гэсэн чинь ген цэгтэй юм шиг харагдаад байна. Хараад бай. Та тэрийг нэг хараад байна. За. Автан загсны үлгэр маань цэгтэй байна уу? Энэ болохоор дэвсгэр га учраас цэггүй бичигнэ. Тэгээд дэвсгэр Б үгийн адаг болсон Б үгийн адаг болсон ра үгийн адаг болсон ра үгийн адаг болсон энэ дандаа адаг болсон бага с Д юм үгийн адаг болсон Д. За үгийн дунд орсон хэлбэрийн төгөл үгийн дунд орсон хэлбэр нь
энийг одоо хийг үзчих. За үгийн донд орсон гээ болгосон гэдэг дээр ингээ гээ сан ингэж орж ирсэн тий. Болгосон. За үгийн донд ямар жишээ байж болох вэ? Тэр үсэгтэй. Эрдэн. За шууд нөгөө нуранаас тэгээд дээ ингэж орж ирсэн тий. Эрдэнэ. За энэ болохоор равс дээр үсгийн юм шууд орсон байна. За эс үсгэн дээр орж ирсэн. Дээ үсэг үгийн дунд болохоор ингээд нөгөө цутглан гэдгийг дээ. Цутглан гэдгийг тэ үсгийн дээр бичсэн байгаа. Цутглан. Энэ сэтгэл гэдэг бас ингэж орж ирсэн. За сэтгэл гэдгийг дээ тэгээд энэ илгээд ингэж орж ирсэн байсан. За энэ дурсгал гэдэг эс за энэ тэгэхээр энэ үгийн дунд орсон гээгүүлэгчийн өмнө шууд дэвсгэлгээд ингээд орсон байгаа. Ингээ энэ дээр нөгөө цэг нь тавигдахгүй байгаа та анзаардаг. Тавигдахгүй энэ цэг тавигдахгүй. Энэ нэр үсэг гээгүүлэгч шууд дэвсгэлээд ард нь үсэг орсон байна. За эс гээгүүлэгч шууд дэвсгэлээд ард нь гээгүүлэгч орсон байна. Энэ дээр болохоор дээ үсэг үгийн донд дэвсгэлэхдээ эдэс шилбэн нийлэмжээр дэвсгэлэгддэг. Өөр асуух юм байна уу? Үгийн дунд ганц цэггүй бичигдэх юм уу? Үгийн дунд ардаа гээгүүлэгчтэй тохиолдолд цэггүй бичнэ. Ардаа их шиг авахдаа их шигээр амьлахаараа цэгтэй. Энэ ардаа энэ чинь дэвсгэрч учраас дэвсгэр гэдэг чинь юу хэлээд байгаа юм бэ гэхээр дэвсгэр гэдэг нь биш дээ би камера амтураар. За энэ дэвсгэр үсэг те. Яг дэвсгэр гэдэг юм байна. Ардаа гээгүүлэгчтэй юм уу? Эсвэл дангаараа шууд төгсөх байхгүй гээгүүлэгч. Авахтаа ардаа гээгүүлэгч авахтаа эсвэл шууд өөрөөрөө төгсөж чадсан. Эсвэл өөрөөр гээгүүлэгчээрээ төгсөж чадсан. За дэвсгэр нь альч хатуу дэвсгэрч бай, зөөлөн дэвсгэрч бай. Өөрөөрөө төгсөж чадж байгаа гээгүүлэгчийг хэлж байгаа. Бусад гээгүүлэгчүүд дандаа ардаа их шиг жиргэлнэ. Тэр жэ, жа, за, яа гээгүүлэгч энэ төр тий. Заавал ардаа их шиг жиргэлж байгаа. За энэ дээр тодорхой харагдана. За Монгол бичгийн цаана толгой энэ дугуйсан үсгнүүд байгааз энэ хэ үсгийн эм гээгүүлэгч. Эм хэ ардаа заавал их шиг авч жиргэлж дуусна. За энэ гэ буюу хэлийн үгийн эхлэг энэ үгийн эхэнд ордгоо үгийн адагт энэ тэ үсэг маань ардаа заавал их шиг дагуулдаг. Ж зэ үсэг ардаа заавал их шиг дагуулна. Иш цэ ч үсгнүүд бас ардаа заавал их шиг авна. Тэгэхээр үгийн дунд ч бай адагт ч бай энэ дугуйсан үсгнүүд маань бүгдээрээ заавал их шиг дагуулдаг. Бусад гээгүүлэгч нар зөөлөн дэвсгэр, хатуу дэвсгэр нар их шиггүй орж чадчих байгаа байхгүй юу? Тэгэл хатуу дэвсгэр, зөөлөн дэвсгэр гэдэг байгаа. Тэгээд эднийг ингэж хатуу зөөлнөр нь сайн тогтоох юм бол ард нь ямар дагвар, ямар үсгээр ихсэн дагвар залах вэ гэдгийг тэр зөв бичихэд маш чухал.
анхан шатны анги учраас ямар ч байсан эхнийхээ энэ анхан шатны сургалтанда 1-р шатныхаа сургалтанда бүгдээрээ цагаан толгоогоо үзэж дуусгах нь яг завсар зайгаар нь ганц нэг дүрм шигтгэж тэн ялгал эдэр шигтгэж орсон байгаа. Дараагийн одоо энэ хичээл маань 6 сарын сүүл гэхэд дуусна. 6 сарын сүүл болтол та бид нар бүгдээрээ маш сайн уншаад бичиж сурчна. Тэрний дараагаас дүрм тоо гих мэтчлэн одоо нарийн юмнууд орж эхэлнэ. Гэхдээ би шууд 6 сарын дараагаас хичээл эхлэхгүй жоохон завсарлага аавна. Тийм тэгээд хэсэг хугацааны дараа дахиад дараагийн шатаа эхэлнэ. За тэгээд өнөөдөр хичээл ингээд дууслаа. Та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд гэрийн даалгавар одоо тодорхой болсон байгаа ах гэж найдаж байна. Тэгээд даалгавраа 4 дахь өдрөөс өмнө надад явуулаарай. Та нарын 4 дахь өдөр миний хувьд 5 дахь өдөр байдаг юм шүү. За баярлалаа. За баярлалаа. 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 Баярлалаа хамраарай. За баярлалаа. 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 За баярлалаа.